За сайн байцгаана уу бүгдийн өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр би онлайн хичээл буюу онлайнаар сургуульд орох ажлын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх хувийн урьдчилан зааварчилгааны сургалт гэсэн сэдвээр сургалт орохоор төлөвлөөд сургалтад орохоор бэлтэж байна. За эдгээр энэ сургалт маань яадаг вэ гэхээр шинээр ажилт буй ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх хувийн тухай мэдлэг ойлголтыг нь сайжруулж халах тийм зорилго бүхий сургалт байдаг. За тэгээд эдгээс энэ сургалтыг мань орсны дараа тухайн ажилтны мэдлэг батгах тестийг авч баталгаажуулж шалгалтаар баталгаажуулсныхаа дараа тухайн нэг ажлын байранд гарах зөвшөөрлийг олгодог байгаа. За ингээд бүгдээрээ өнөөдрийн сургалтаа эхлэе. За намайг Жаргал сайхан өвгтэй шанц гэдэг. За би өөрөө компьютерийн удирдлагатай системийн инженер бакалавр зэрэгтэй. За тэгээд хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх хувийн магистр зэрэгтэй. За тэгээд стандарт ISO 45001 хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын стандартын олон улсын тэргуулах аудитор. За хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөх мэргэжилтэн гэсэн цолтой тийм байна. За тэгээд өнөөдрийн сургалтын хүрээнд бол нийт суралцагчтай бидний хувьд бол эхлээд сургалттай холбоотойгоор гар утасны дууг хаах уцаар ярихгүй байх тал дээр бол анхааруулга өгдөг. За мэдээж нойл орох тийм виз засах шаардлагатай тохиолдолд зөвшөөрөл аваад гарч болно. За мэдээж хоорондоо сургалтын үеэр чөлөөтэй нээлттэй асууж хариултын байдлаар харилцан ярилцаж асуулт асууж сургалтыг явуулах боломжтой гэдэг талаар санал өгдөг байгаа. За өнөөдрийн хичээлийн маань ерөнхий агуулга маань яах вэ гэхээр эхний байдлаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэхийн тухай хууль эрх зүйн орчин удирдлагын тогтолцооны талаар. За хөдөлмөрийн аюулгүй байдлын заавар зааварчилгааны төрлүүд, тэмдэглэгээний төрлүүд, за мэдээж ажлын хувцас хамгаалах хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийн талаар болон үйлдвэрлэлээс хурц хордлого мэргэжлээс шалтгааллах өвчний тухай аюул эрсдлээ удирдах гэсэн ерөнхий сэдвүүдээр сургалт орно. За энийг 60 минутанд шахаад буюу маш бага хугацаанд шахаж орно. Эдгээр сургалт маань нэг бүрчлэн өөрсдөө академик цагаараа 1 цагийн хичээлүүд голцоо байдаг. Ер нь бол хамгийн багадаа 4-6 цагийн хугацаанд ордог хичээлүүдийг шахуу хөтөлбөрийн хүрээнд орж ирнэ. За тийм болохоор ингээд ерөнхий мэдээллүүдийг би ихэнхд нь товч өгөөд ингээд явчих байгаа. За эхний сэдв маань хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүлэхийн тухай хууль журам стандарт гэсэн байна. За тэгээд энэ хуулийн ерөнхий зорилт маань юу гэдэг вэ гэхээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэхийн талаарх төрийн бодлого үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллага удирдлага хяналтын тогтолцоо ажлын байранд тавьдаг хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэхийн шаардлага стандартыг хангах ажилтан хөдөлмөр эрхлэгч иргэний эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэсэн байгаа. За энэ маань хуулийн ерөнхий зорилт байгаа. За ерөнхий ойлгомжтой байдлаар ярих юм бол ажил олгогч болон ажил олгогч эзэдийн төлөөлөл төрийн байгууллага ажилтны гэсэн 3 талт хороогоор хоорондоо харилцах асуудал гэрэг антракт хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагааны зохицуултуудыг хийдэг тийм зорилттой байгаа. За хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүлэхийн тухай хуулийн дотор маань нэр томьёоны тодорхойлолт дотор хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх гэж юу вэ гэж. За энэ маань хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл мэнд аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүлэх хувийн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдлээс хамгаалах үйл ажиллагааг хэлнэ гэж байна. Энэ маань хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэх гэдэг маань зохицоороо авах юм бол маш том хэмжээний хөдөлмөр эрхэлж буй ажилтны нийгмийн халамжийн чиглэл. За мэдээж эрүүл мэнд, эрүүл ахуй. За ажил олгогчийн зүгээс ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй орчин шаардлага стандартыг хангах гэх зэрэг нэлээд өргөн хүрээний том
хамрах хүрээтэй үйл ажиллагааг зохицуулж байна гэсэн үг байна. За эдгээр энэ үйл ажиллагааны том зохицуулалт дотор маань хөдөлмөрийн яг аюулгүй байдал гэдэг маань юу гэж явдаг вэ гэхээр хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай ортой өвчин зүйлийн нөлөөллийн түвшин эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг хэлнэ гэж. За энэ маань юу вэ гэхээр үйлдвэрлэл үйлчилгээ буюу одоо хөдөлмөр эрхэлж буй хүний ажлын байранд дах аюултай ортой өвчин зүйлийн нөлөөллийн түвшинг одоо бага байлгах. За мэдээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байх гэдэг маань одоо ажлын байртай хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотой шаардлага стандартууд байдаг байгаа. За хөдөлмөрийн байртай холбоотойгоор хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний хэмжилтүүд хийгдэнэ. За тэгээд тухайн ажлын байран дээр ямар хэмжээний чимээ шуугаан тоосчлтын хэмжээ ямар байх вэ, гэрэлтүүлэг ямар байх вэ гэдэг тал дээр олон төрлийн одоо шаардлага стандартууд Монгол улсад одоо дагж мөрдөж буй стандартууд байдаг. Тэдгээрийн одоо хэмжээнээс л хэтрээгүй байх зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу одоо хүнд хортой байх нөлөөллийн хамгийн одоо доод түвшинд байх тал дээр л анхааруулж байна гэсэн үг байгаа. За хөдөлмөрийн эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хим физик биологийн өвчин зүйлээс шалтгаалan хүний бие махбод мэдрэг сэтгүүд өөрчлөлт орж өвчлөх хөдөлмөрийн чадвараа төр болон бүрэн алдахаас өрчлөн сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэлнэ гэж. За эрүүл ахуй гэхээр илүү их хим физик биологийн буюу одоо нэм бактери өвчлөлттэй холбоотой эрүүл мэнд эрүүл ахуйн талаарх үйл ажиллагааг хүнийг өвчлөлттэй холбоотойгоор гэмтэл бэртэл гэхээсээ илүү одоо мэржлээ шалтгааллах өвчлөл буюу одоо хүн өвчнөө улмаас одоо хөдөлмөрлөх чадвараа алтхаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэлдэг байгаа. За тэгээд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай энэ хууль маань анх 2008 оны хүртэл хөдөлмөрийн тухай хуулийн дэд сэдэв болж одоо нэг бүлгэр нь болж хөдөлмөрийн аюулгүй байдал гэж явдаг байсан бол 2015 оноос эхлэн одоо хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль маань эхлээд 13 онд батлагдаад 15 онд нэмэлт одоо тодтголт хийгдэж сайжруулагдаад 15 оноос хойш одоо Монгол улсад хэрэгжиж яваа. Одоогийн байдлаар 11 жилдээ хэрэгжиж буй хууль байгаа. За дэлхийн нийтэд нийтдээ нэг 50 гаруй улс орон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийг тусгайлан гаргасан хуулийг хэрэгжүүлж ажилладаг. За манай Монгол улсын хувьд бол одоо 15 оноос хойш 10 гаруй жил хэрэгжүүлж байгаа гэдэг маань бас дэлхийн одоо нийт улс орны 25-аас 30% нь хэрэгжүүлдэг байсан одоо хууль маань ингээд өргөжөөд одоо 50 гаруй улс орн буюу 40-50% нь хүртэлх одоо хууль маань батлагдаж хэрэгжээд явж байна. За 2026 онд бол одоо энэ хуулийн маань шинжилэл гэж одоо хийгдэхээр бас яригадаад одоо хэлэлцүүлгүүд нь өрнөж байгаа. За одоо хичээлийнхаа үндсэн сэдэв рүү оръё. За энэ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбоотой хуулийн дээр байдаг ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн дараах нийтлэг эрхтэй гэдэг. За манай нийт ажилтан одоо шинээр ажилд орж байгаа залуучууд маань хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийнхаа эрх үүргийн тал дээр мэдлэгийг бол дээшлүүлэх шаардлагатай байдаг. Энэ тал дээр хараахан бас бэлгийн төвшин жоохон бага талтай байдаг. За энэ тал дээр илүү анхаарч сайжруулах шаардлагатай тул одоо би та бүхэндээ нийтлэг эрх нь ямар эрхүүд байдаг вэ гэж. За хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах хэрэгтэй явах нь байна. За үйлдвэрлэлээ бас мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд хамрагдах хэрэгтэй байна. За ажлын байрны нөхцөлд эрүүл мэндэд учирч болох эрсдэл түншлэн үйлдвэрлэлийн аюултай ортой өвчин зүйлийн талаар бодит мэдээлэл авах хэрэгтэй гэж байна. За эдгээр ажилтны эрх маань нэгснээ ажил олгогч эзний буюу одоо тухайн ажил олгогчийн үүрэг болж хувирдаг байгаад байгаа. Одоо хөдөлмөрийн нөхцөлд аюулгүй нөхцөлд ажилтныг ажилуулах, за мэдээж үйлдвэрлэлийн улсын даатгуулах гэх зэрэг маань тэр жигтэй ажил олгогчийн бас үүрэг болж орж ирдэг байгаа хуулинд маань. За ажил үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож энэ талаар ажил олгогчид мэдэгдэх гэж байгаа. За энэ маань юу вэ гэхээр өөрөөх нь эрхэлж буй одоо хийх гэж буй ажил маань өөрт нь аюул эрсдэлтэй өөрийг нь гэмтээж бэртээх эрсдэл байна гэж үзсэн тохиолдолд та ажлаа зогсоох эрх нь байдаг бахнэ.
За хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хэлцгээд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох байна. За энэ тал дээр болохоор бүтэц оронтой томоохон хэмжээний байгууллагууд бол одоо үйлдвэрчний эвлэлийн гишүүд төлөөлөөд одоо ажилчдын дуу хоолой олж ажилладаг бол за жижиг дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд бол ихэнхдээ хүний нөөц болон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн инженерүүд маань ажилчдын дуу хоолой олж одоо оролцдог байх нэ. За тэгвэл ерөнхий эрхүүдээ мэдж авсан бол одоо үүргээ хэдүүлээ бас мэдж авъя. За хабын шаардлага стандарт дүрм технологийн гормыг чанд мөрднө гэж байгаа. За хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбоотой одоо Монгол улсад хэрэгжиж буй шаардлага стандарт дүрм гормыг чандлан сахиж мөрдөх ёстой байдаг байгаа. За нийтлэг гаргадаг алдаа маань өөрсдөө дүрм журмыг зөрчиж одоо технологийн гормыг өөрчилж буюу одоо аюулгүй байдлыг нь хангахгүйгээр одоо бүрэн гүйцэд өгсөрдөөгүй аюулгүй байдлыг хангаагүй тоног төхөөрөмж багаж хэрэгслээр одоо ажил үйлчилгээ эрхлэх тохиолдлууд их байдаг. Үүнтэй холбоотойгоор одоо ословоор төртөх өөрөөгөө гэмтэх тохиолдлууд их гардаг байна. За хабын сургалтад томрогдсон байх, хууль тусгаалan заасан бол шалгалт өгсөн аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх ёстой гэж. Энэ маань юу гэхээр хуулийн заасны дагуу Монгол улсын гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын одоо гаргасан тушаалын дагуу 25 оны А130 тоо тушаалын дагуу одоо сургалт явуулах, сургалтын хөтөлбөр одоо боловсруулах гэсэн тийм журам байгаа. Эдгээр журмын дагуу нийт ажилтны сургалтыг жилд 20-оос доошгүй удаа зохион байгуулсан байх шаардлагатай гэсэн байдаг. За зааварчилгааг болохоор өдөр тутмын болон татан зааварчилгаануудыг ажилтнад өгч бүртгэл хөтлсөн байх ёстой гэсэн зохицуултууд байдаг байна. За хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амнаас эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрм журам заасны дагуу шуурхай арга хэмжээ авах гэж байгаа. За энэ маань өөрөөхөө одоо эрүүл мэнд амь насанд одоо аюултай тохиолдол учирсан тохиолдолд байгууллагын дотооддоо мөрдөгж буй хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай дүрм журмыг одоо дагаж мөрднө гэсэн үг бас гарсан бол одоо үйлдвэрлэл ослыг мэдээлэх, аюул эрсдэл байх юм бол аюул эрсдлийг мэдээлэх, за анхны тусламж гэмж бэрцүүнд үзүүлэх гэх зэрэг дүрм журмуудыг дагаж мөрдөх ёстой байна. За дараагийн урам маань юу гэхээр эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орох гэж байна. За энэ маань одоо эрүүл мэндийн яамны А340 тоо тушаалын дагуу одоо ажилтныг хугацаат эрүүл мэндийн үзлэгт жилд 1-ээс доошгүй удаа оролдог байгаа. За эрсдэл өндөр болон хэвийн бус хортой нөхцөлд ажиллаж байгаа ажилтан байгаа тохиолдолд тэрийг жилд 2-оос доошгүй удаа эрүүл мэндийн тэр ажилтныг өслөх нэлтэнд оруулна гэсэн байдаг. За ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг зориултын дагуу хэрэглэх гэж байгаа. За ажил үүргээ осол тэмдэглэхгүй гүйцэтгэх арга барил мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл хурц хордлогоо сэргийлэх, болцсошгүй аюул ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмсэн байх ёстой гэдэг. За эдгээр сургалтыг бол одоо байгууллагын зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын хөтөлбөрийн дагуу одоо ажилтан болгонд нийт ажилтанд ордог байгаад байгаа. За тэгээд өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх гэж байна. Энэ маань юу вэ гэхээр хувь хүн болгон өөрийнхөө аюулгүй байдлыг одоо чандлан сахиж ажил эхлэх юм аюулгүй байдлыг үзлэг шалгалт хийгээд тэгэл өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж ажиллаж байгаа тохиолдолд хүн болгон аюул эрсдэлгүй ажиллах боломжтой гэж үзнэ. За ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хабын шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй гэж. За мэдээж ажил олгогч маань өөрийнхөө үндсэн эрхийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аль бэлц нэгжийг байгуулад тухайн аль бэлц нэгжээрээ дамжуулан дүрм журам боловсруулж тэрийг дагаж мөрдөх шаардлагыг хөрвүүлдэг байгаа. За эдгээр шаардлагуудыг нь ажилтны зүгээс бол дагаж мөрдөж ажиллах үүрэгтэй байх нэ. За ингээд дараагийн эцэд маань хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааны төрлүүд байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа гэж юу вэ гэж.
За энэ маань болохоор одоо ажилтнанд одоо энэ сургалт буюу одоо бидний энэ одоо орж байгаа сургалт маань хөдөлмөрийн аюулгүй эрүүлэхүйн талаарх ерөнхий ойлголтыг ажилтнанд өгч одоо ойлголтыг нь баттгах одоо мэдлэг баталгаажуулах тестээр баттгаж авдаг бол дараагийн аюулгүй байдалтай холбоотой зүйлсийг одоо ажлын байран дээр нь санамж сургалт хэлбэрээр яаж зохион байгуулж өгөх ёстой байдаг вэ гэсэн зохицуултуудыг энэ зааварчилгаа маань зохицуулалтаар хийдэг байгаа. За зааварчилгаан дотроо урьдчилан зааварчилгаа, ажлын байрны анхан шатны зааварчилга, за давтан зааварчилга гэж 3 төрөл байдаг. За давтан зааварчилга маань дотроо ээлжит болон ээлжит бус ажлын байран дах өдөр тутмын зааварчилгаа гэж бас дотроо 3 ангилагддаг байна. За эдгээрээс одоо урьдчилан зааварчилгаа нь ямар утга учиртай вэ гэхээр шинээр ажилд орсон ажилтан үйлдвэрлэлийн сургалт тадлах хийхээр ирсэн оюутан суралцагчдад тэдний ажилласан жил боловсролын төвшинг харгалзалгүйгээр урьдчилан зааварчилгаа өгнө гэд. За энэ одоо урьдчилан зааварчилгааны хичээлийг одоо миний бие ингээд одоо захин хэлбэршилжүүлээд видео контент болгоч одоо оруулж ийн гэсэн үг байна. За ажлын байрных анхан шатны зааварчилгааг болохоор ажилтны ажилтдаг хэсэг цэх дасаг ажлын байр өөрчлөгдөх үед мөн ажил чинээр орсон болон үйлдвэрлэлийн дадлага хийхээр ирсэн урьдчилан зааварчилгаа авсан хүмүүс оюутан суралцагчдад өгнө гэж байгаа. За энэ маань ажлын байран дээр гараад өөрийнхөө ажиллах аль бэлтсийн одоо ахлах ажилтан инженер техникийн ажилтнаас одоо тухайн ажилтай холбоотой яаж аюулгүй ажиллах талаар зааварчилгаануудыг авч ажиллахыг хэлж байгаа. За энэ маань одоо тухайн ажилтны одоо ажилласан жил болон шинэ ажилтнуугаа туршлагаас хамааралтайгаар тодорхой хэмжээний хугацаанд үйлчлэгдэх байгаа. За одоо мэдээж дурдлага сайтай тийм ажилтныг бол одоо нэг өдөр 72 цаг ч юм уу одоо дадлагжуулаад ажилд нь гаргаж болох нь байна. Цоо шин төгсөгчдийг болохоор 14-өөс 21 хоногийн хугацаанд дадлагжуулж бүх ажлынхаа талаар танилцуулж зааварчилга өгсөний дараа ажилуулах, ажилд гарах, бие дааж ганцаарчилсан ажиллах одоо эрхийг нь одоо өгдөг байна. За давтан зааварчилга гэдэг маань нийт ажилтнанд өгсөн одоо хөдөлмөрийн аюулгүй эрүүлэхүйн мэдгийг баттгаж баяжуулах зорилгоор ажлын байран дээр анхан шатны зааварчилгааны агуулгаар өгдөг зааварчилгаа байна. За ээлжид давтан зааварчилгаа гэдэг маань мөн адил энэ давтан зааварчилгын өрөөнд одоо улиралд нэгээс доошгүй удаа буюу 3 сарда нэг удаа нийт ажилтныхаа өмнө олсон мэдлэгийг баталгаж баяжуулах зорилгоор өгдөг зааварчилгаа эхлэх нэ. Ээлжид бус давтан зааварчилга гэдэг маань шинэ технологи, машин механизм, тоног төхөөрөмж, багц хэрэгсэл нэвтрүүлэх, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх гэж байна. За энэ маань болохоор ажлын байрны нөхцөл өөрчлөгдөх. За тэгээ мэдээж ажилласаа урт хугацаанд одоо хондирчуд ирэх буюу одоо үйлдвэрлэлийн осол буюу зарим нэг одоо жижиг осолд өртөөд 30 хоног буюу сараас дээш хугацаанд ажилласаа хондирсан ажилтнанд өгдөг. За мөн одоо декрет буюу хүүхэд төрүүлээд хүүхдээ асарч байгаа урт хугацааны дараа буцаж орж ирсэн эмэгтэй ажилчид гэх зэрэг хүмүүст бас тухайн бүрд нь ажилд орсон өдөрт нь ээлжид зааварчилгааг, ээлжид бус давтан зааварчилгааг өгч ажлын байрных нь аюул эрсдлийн талаар мэдлэгийг баталгаж ажилд нь гаргадаг байна. За ажлын байран дах өдөр тутмын зааварчилгаа бол тухайн өдрийн ажлыг удирж байгаа хэсэг нэгж цехийн одоо ахлах ажилтан, инженер техникийн ажилтан маань тухайн өдөр хийх ажилтай холбоотой ажлын заавар, яаж аюулгүй ажиллах зааварчилгааг тухайн бүр нь өдөр тутам өгч ажиллаж одоо бүртгэж явна. За эдгээр зааварчилгаануудыг бүгднийг нийт ажилтнаа өгсөний дараа бүртгэл хөдөлж тухайн оны ажилтны гарын үсгээр бас баталгаажуулдаг байгаа. За хөдөлмөрийн аюулгүй эрүүлэхгүй тэмдэглэгээтэй холбоотой одоо дараагийн сэдв орж ирж байна. За тэмдэглэгээ маань дүрс тэмдэглэгээ, бичиг тэмдэглэгээ гэдэг дотроо 2 янз байдаг. За тэгээ энэ дотроо тэмдэглэгээ маань дотроо яаж ангилж залгууддаг вэ гэхээр хориглох тэмдэглэгээ гэж. За хориглох тэмдэглэгээ маань улаан өнгийн одоо дүрстэй, өнгөтэй, дугуй болон гурвалжин гэх мэт төрлийн тэмдэглээнүүд байдаг. Үл анхааруулах тэмдэглэгээ маань шар өнгөтэй тэмдэглээнүүд байна. Сануулгах тэмдэглэгээ маань
хөх хөнгөн тэмдэглэгээ байдаг бол заах тэмдэглэгээ маань ногоон хөнгөн тэмдэглэгээ байдаг нэ. За одоо энэ дээр ингээ харагдж байгаа тэмдэглэгээнүүдийг харахаар одоо жишээ нь барилгын талбай дээр ажиллаж байгаа ажилтан дээр энэ гол буюу анхааруулах, халтрах, бүдрэх, гулсаж унах гэх одоо аюул эрсдлийг сануулж байна. За мэдээж наадлын тэмдэглэгээ бол одоо зөвшөөрлгүй газар одоо бие эзэсэхтэй тэрийг бол хоригдж байгаа бол хөхөнгийн тэмдэглэгээ хамаа сануулж энэчээ бол одоо аль биесны бие эзэсэх хэсэг байна. Одоо нойлын өрөө байна гэдгийг сануулж байгаа тэмдэглэгээнүүд гэж хэлэх болно. За хориглох тэмдэглэгээ маань ерөнхийдөө бүх төрлийн одоо аюул эрсдэлтэй тухайн хүний одоо хөдөлмөрийн чадвар болон амь насанд аюултай гэсэн үйлдэлүүдийг хийхийг хориглож тухайн хүнд бол одоо мэдүүлэх зорилго бүхий тэмдэглэгээнүүд байдаг. Эдгээр тэмдэглэгээнүүд маань улаан хөнгөн, улаан хүрээтэйгээр гурвалжин болон дугуй хэлбэртэй тэмдэглэгээнүүд байгаад байдаг байна. За анхааруулах тэмдэглэгээ маань тухайн одоо ажлын байран дээр хөдөлмөрийн нөхцөл донд ноцтой эрсдлүүд ямар эрсдлүүд байна тэдгээрийг тухайн ажилтнанд сануулах буюу одоо анхааруулах байдлаар одоо мэдээллийг илгээдэг тийм тэмдэглэгээнүүд байна. За эдгээр тэмдэглэгээ маань ихэнхдээ гурвалжин шар одоо өнгийн хар хүрээтэй шар өнгийн тэмдэглэгээтэй байдаг. За сануулгах тэмдгүүд маань болохоор тухайн ажлын байр орчин нөхцөлд ямар хамгаалах хэрэгслээс гадна юу хийх ёстой талаар нь тухайн сануулсан байдаг. За одоо эдгээр тэмдэглэгээнүүд дээр харагдж байгаа шиг одоо нүд хамгаалах хэрэгсэл буюу нүдний шилийг заавал зүүх ёстой, чихвч хэрэгэл буюу ажлын хувцас хамгаалах хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг одоо сануулхаас гадна за ажлын өмнө салга, хүчтэрлээ салга буюу одоо аюул эрсдэлтэй холбоотой ажлын байрыг орхих, ажлаа дуусгасны дараа эхлэхийн өмнө хийх шаардлагатай зүйлсийг сануулсан тийм тэмдэглэгээнүүд байдаг. Ихэнхдээ дугуй, хөх хөнгөн тэмдэглэгээнүүд байдаг байна. За заах тэмдэглэгээнүүд маань ногоон хөнгөн буюу дүрлж өрөөтэй ногоон болон хэлбэрийн хувьд урт гонцгой хэлбэртэй тохиолдлууд бас байдаг. Эдгээр тэмдэглэгээнүүд маань заах гэдэг нь ямар учиртай вэ гэхээр тухайн хүний одоо гинтээ ославар үед гарцын чиглэл тэмдэглэгээнүүд байж болно. За гамшиг ослын үед цугларах тэмдэг буюу бүгд нэгэн зэрэг очиж цугларах цэгийг одоо тодорхойлсон тэмдгийг зааж өгдөг байна. За мэдээж хуурхай хувцас эмнэлгийн дуудлага өгөхөд хаанаас очиж ярих ёстой байх вэ? За нүдэнд нь одоо гэмэл бэртлүүлсэн бол нүд одоо угаах шингээ хаана байх вэ гэх мэт одоо эдгээр зураг дээр байгаа тэмдэглэгээнүүд байдаг бол улаангийн тэмдэглэгээнүүд мөн адил онц байдлын үе галын одоо аюулгүй байдалтай холбоотой тэмдэглэгээнүүд их орж ирдэг. Энэ маань бас мөн адил үүргийн хувьд бол заах одоо чиглэлийн үүргүүд байдаг. Одоо галын хорны чиглэлийг улаан өнгийн сумаар одоо хаанаас очиж галын орыг явах уу? За галын ор байрлаж байгаа хэсгийн тэмдэглэгээнүүд орно. За мөн энэ зурган дээр байгаа шиг шуурхай одоо онц байдлын дуудлага өгөх одоо утас хаана байх уу? Галын гидрант хаана байрлаж байгаа зэргийг одоо тухайн хүнд одоо зааж мэдээлж гин гэсэн үг байдаг. За захилгаантай холбоотой тэмдэглэгээнүүд захилгааны одоо аюул эрсдэл бол дотроо бас захилгаан мөн өөрөө олон төрөл болж ангилан ялгагддаг. Ер нь бол ажилтан бол элдв янзын захилгаан их усүрүүдийг бол дураараа оролдохыг бол хоригддог байгаад байгаа. Энэ дээр бол аль биесны эрх бүхий одоо сургалтанд нь сууж гэрчлэгээ өнөмлөх авсан захилгаанчныг дуудаж засвар үйлчилгээ болон бус зүйлсийг хийх хэрэгтэй гэж үздэг. За тэмдэглэгээний хувьд бол энэ ч тухайн захилгаан төвийг самбар тэдгээрийн төрлөөс шалтгаалаад олон өнгийн одоо тэмдэглэгээнүүд явна. Ихэнхдээ одоо анхааруулах, хориглох тэмдэглэгээнүүд маань бүгд нэгэнд орох хэрэглэгдэх тохиолдлууд бол энэ тэмдэглэгээнүүд дээр харагддаг. За химийн бодис дээр бол ерөнхийдөө ром хэлбэрийн босоод өрүүлжин ром хэлбэртэй тэмдэглэгээнүүд байдаг. Энэ дээр маань болохоор за тэр химийн бодисын ямар хор хөнөөлтөй аюул эрсдэл учруулах магадaltaй вэ, эрсдэлтэй вэ гэдгийг бол одоо мэдээлэх байдлаар ингэж явдаг. За ийм тэмдэглэгээнүүд байдаг байна. Одоо ер нь бол нийт тэмдэглэгээнүүдийн төрлүүд сүүлийн үед стандарт шаардлагууд өөрчлөгдөх юу ах вэ, шинжилж сайжруулсны хүрээнд одоо
хамтаар нь хэрэглэх буюу одоо бичиглэлийг нь бүх тэмдэглэгийн дээр давхар бичиж оруулдаг болсон байгаа. Одоо жишээний хориглох сануулгах тэмдэг дээр дан ганц өмнө дүрс буюу тэмдэглэгээ байгаад юу гэсэн одоо ямар утгатайг нь зарим хүмүүс маань мэдхгүйгээс шалтгаалаад аюул эрсдэлт одоо учрах өөрөө гэмтэйг ч юм уу эрсдэл өндөр байсан болохоор сүүлийн үеийн тэмдэглэгээнүүд маань бол ерөөхдөө бүх төрлийн тэмдэгтээр тайлбар бичлэлтүүдийг бол одоо давхар бичдэг болсон байгаа. Тэгэхээр одоо нэгснээ энэ сэдвийн өрөөнд эхэлж харуулсан дүрс тулна бичиг тэмдэглэгээ гэсэн зүйлс маань одоо нэгдээд дүрс гэдэг тэмдэглэгээ ерөнхийдөө байхгүй болоод дүрс тулна бичгэлтэй гэсэн байдлаар хамтгсан байдлаар тэмдэглэгээнүүд маань одоо гардаг болсон байгаа. За мөн аюултай ортой нөхцөлд одоо тусгаарлалт хийх санамж тэмдэглэх өгөх зорилгоор одоо тууцуудыг ашигладаг байгаа. За эдгээр энэ аюулыг мэдээлж хориглохын тууцууд маань болохоор үйлдвэрлэл, уул уурхайн хэсгүүд, томоохон хэсэг задгаа талбай дээр аюул эрсдэл байгаа тохиолдолд одоо энэ тууцыг татдаг байгаа. Тууц маань өөрөө болохоор их урт хэмжээний хувьд бол нэлээд урт болохоор ихээхэн газар хэмжээг хамарсан хэсгийг тусгаарлахад бол хамгийн их тохиромжтой байдаг байгаа. За ажлын хувьд хамгаалах хэрэгслийн тал дээр та бүхэнтэй ярив. За хувьц хамгаалах хэрэгсэл гэж манайхан одоо дотор нь ангилж ялгадаг. За хамгаалах хэрэгсэл нь болохоор хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл дотроо нийтийн буюу хамтын хамгаалах хэрэгсэл, тусгай хамгаалах хэрэгсэл гэж одоо хоёр хэсэгт болж салдаг байгаа. За нийтийн хамгаалах хэрэгсэл нь ажлын талбай байрыг одоо бүхэлд нь буюу 2-оос дээш хүнийг одоо аюулт хүчин зүйлийн нөлөөллөөс одоо урьдчилан сэргийлэх зорилт бүхий одоо хэрэгслүүд байдаг. За жишээнд оргоноос хамгаалах, дуу шуугианаас хамгаалах, хитээгаан туянаас хамгаалах гэх зэрэг олон хүнийг нэг дөрөв байхад хамгаалах хэрэгслийг хэлдэг бол тусгай хамгаалах хэрэгсэл нь нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцас хэрэгсэл гэж хооронд хуваагддаг байна. За нэг бүрийн хамгаалах хэрэгсэл гэхээр ажилтан буюу одоо хүн нэг бүрд тус нь одоо олгодог ашиглах тийм одоо хамгаалах хэрэгслүүдийг одоо хэлдэг байгаа. Жишээ нь толгой хамгаалах хэрэгсэлээр манайхан каск гэж ярьдаг дуулгыг бол хязгаарч хоёр хүний голдныг гэж өгөхгүй хүн болгон өмс зүүсэн байх хэрэгтэй байдаг. За мөн нүдний шилэн хөвч мөн ялгаа байхгүй хүн тус бүр тусдаа зүүж одоо хэрэглэх хэрэгтэй байдаг. Тийм болохоор эдгээрийг бүрийн хамгаалах хэрэгсэл гэдэг байгаа. Эдгээр нь дотроо толгой, нүд, нүүр, арьс салс дулан амьсгал хамгаалах хэрэгтэн, сонсголын хэрэгтэн, өндрөөс унахаас буюу өндрөөс одоо хамгаалах хэрэгтэн тус бүрийг тусгаарлан хамгаалах хэрэгсэл гэх зэрэгээ дотроо одоо ангилагдсан залдаг байна. За ажлын тусгай хувцас хэрэгсэл дотроо тусгай хувцас хэрэгсэл, гар хамгаалах хэрэгсэл, тусгаарлагч костюм, ажлын гутал гэх зэрэгээр одоо ангилан салдаг байна. За одоо энэ зураг дээр үзүүлснээр хамтын хамгаалах буюу одоо нийтийн хамгаалах хэрэгслийн одоо зураг үзүүлж байна. За үйлдвэрлэлийн хортой аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс 2 ба түүнээс дээш тооны ажилтны нэгэн зэрэг хамгаалах хэрэгслийг одоо хэлнэ гэж байна. За нэг дээр нь болохоор нэгний зураг нь бол одоо агаар жуултын систем, агаар хөргөлтийн систем. За тэгээд нөгөө уур, бутаа шүүгч гэмэд тэтгэр системүүд ингээ харагдаж байна. За тэгээ мэдээж энэ канвараар дамжаад хүний дээрээс юм унахаас одоо сэргийлсэн хаалт ашилтууд, за замын хатуу том хэмжээний хаалт ашилтууд гэх мэт энэ маань одоо зорчиг суулгаад эсвэл нийтийн тээврийн автобус унаа дотроо олон хүнтэй явж байгаа тохиолдолд туслаагаар төртгөөс сэргийлж урьдчилан сануулгах байдлаар буюу хамтын хамгаалах байдлаар тавигдсан хаалт ашилт хамгаалтууд байсан бол одоо нэг бүрийн хамгаалах хэрэгсэл гэж байна. За нэг бүрийн хамгаалах хэрэгсэл гэдэг маань дотроо готлох хувцас, малгай бүх төрлийн одоо хамгаалах хэрэгслүүд ордог. За энэний маань тодорхойд үйлдвэрлэлийн хортой аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зорилт бүхий хэрэгслийг хэлнэ гэсэн байгаа байдаг. За ажлын тусгай хувцас гэхээр юу байдаг вэ? Тэгэхээр үйлдвэрлэлийн хортой аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зорилт бүхий хувцас, гутал, малгай, бэйли зэрэг хэрэгслийг хэлнэ гэж байна. За энэ маань одоо цацраг идэвхт бодистой орох, химийн хортой одоо нөлөөлөлд орох гэх мэт одоо энэ ажилтнуудын зураг дээр харагдж байгаа шиг одоо ийм хувцас хамгаалах хэрэгслийг одоо өмсөж зөөж ордог байна. За тэгээд энэ хичээл маань гол ойлгуулсан санаа тань таныг нөөц хэрэгтэнгүү одоо
бүтээсэн тул та одоо өөрийнхөө аюулгүйгээд л эрүүл мэндэд гарах шаардлагатай гэсэн. За хууль эрх зүйн хувьд хөдөлмөрийн хамгаалах хэрэгслийг хэрэглэхдээ бүрэн бүтэн байдал зөв өгсөрсөн эсэх техникийн үзүүлэлт хөдөлмөрийн нөхцөлд өгч бүсгийг нарийн шалгаж тогтоосны дараа хамгаалах хэрэгслийг өмснөх хувцсны цанхаанд зөв бүрэн унжиж санцсан зүйлийг далдалж бүч хөтөс зэрэг эргэтэн мөчний хэмжээнд тааруулан чангалж биеийг иж бүрэн хамгаалсны дараа ажиллаа эхэлнэ гэж байна. Ажлын явц бүрт хамгаалах хэрэгслийг шалгаж хамгаалах чадвараа алдсан хэмжсэн шинэ жилдэр бол даруй ажлаа зогсоож хамгаалах хэрэгслийг солино гэж байна. За мэдээж одоо шинэ тоног төхөөрөмжийг хамгаалтын хаалт ажилд техникийн одоо шаардлага нь юу вэ? Тэрийг яг норм дүрмийн дагуу бол одоо уусарч ажиллах хэрэгтэй. Тэгж туу хийснээс болоход одоо үүсэх эрсдэл нь тухайн ажилтны гэмтэх, бэртэх, хөдөлмөрийн чадварыг алдуулах эрсдэлтэй байдаг байна. За мэдээж ажлын хувьд хамгаалах эрсдэлээр яг стандарт шаардлагын дагуу нормын дагуу ашиглаж хэрэглээгүй үйл ослоор гарах тохиолдлууд гардаг. Тиймээс ажлын хувьд хамгаалах эрсдлийг бол яг стандарт шаардлагын дагуу одоо зөв ашиглаж хэрэглэх шаардлагатай гэсэн. За нийтлэг одоо манай гардаг технологийн одоо зориулт юуг нь өөрчилдөг одоо хамгийн их түгээмэл гардаг одоо жишээ бол одоо энэ тасдагчуд байдаг. За манайхаа одоо үйлдвэрлэл үйлчилгээнийхээ салбарт үйлдвэрлэлийн салбарт ашиглахдаа одоо хаалт эрийг нь авсан тохиолдлууд байдаг. Энийг нь сольж авахд амар гээд эрний хаалтыг авснаас үүдэлтэйгээр одоо эр хуурсан тохиолдолд тухайн оны одоо эрүүл мэндэд хортой одоо нөлөөлөл үзүүлэх тохиолдлууд их байдаг. За нүд хамгаалах хэрэгсэл гээд манайхан болохоор нүд гэж зөвхөн хардаг. Уг нь бол бүхэлдээ нүүр одоо хамгаалах хэрэгслүүд гэж явдаг байгаа. За эдгээр дээр маань одоо үйл ажиллагааны ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад зураг дээр харагдсан одоо төрлийн одоо нүүр хамгаалах хэрэгслүүдийг нүүр хамгаалах хэрэгслүүд бол хэрэгэлдэг. Гагнуурчид мэдээж одоо гагнуурын бага өмсч ажиллах бол одоо зүлгүүр болон тасдах үйл ажиллагаа явуулж байгаа бол бүтэн одоо баг өмсгөх зэрэг одоо ажлынхаа онцлог таарсан зүйлсийг бол одоо хүн болгон хэрэглэх нь зүйтэй байдаг байгаа. За одоо тэгээд энэтэй үүдэлтэй гарсан эдгээр ослууд бол одоо хамгаалтын хэрэгслийг техникийн технологийн гормыг чандлан дагж мөрдөггүй ус үүдэлтэй одоо ингээд өөртөө одоо насан туршдаа үлдэх юм харамсалтай одоо юм ослууд төрсэн хүмүүс байгаа тань. За мэдээж одоо энэ богоо зургууд үзүүлсэн үйлчлэлээр энэ маань юу вэ гэхээр нийтлэг манай одоо аж ахуйн нэгж байгууллагууд дээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой гардаг ослуудын тохиолдол байгаад байгаа. За одоо энэ зурган дээр харагдсан тасдагч нэр хан зогцсон байдлыг харахад 4-1 нь одоо жишээ нь орцсон байна гэж үзэж байна. 4-1 нь орно. Тумаанд орох хийж нэг 3 санжин орцтой одоо нэг 90 ингээд орсон байна гэсэн үг байгаа. Энэ маань ингээд энэ хан дээр ингэж зогж ийн гэхэлэр хүний нүрэлөө орсон тохиолдолд тарих гавлын ясыг бол цуулах тийм одоо өндөр эрсдэлтэй тийм тохиолдлууд байсан байна. За энэ хүн маань болохоор хамгаалах хэрэгслээ ашиглаад одоо өөрийнхөө аюулгүй байдлыг хэдий сайн хангасан сайн туршлага байгаа боловч энэ хүн маань мөн л адил одоо тасдагчийнхаа одоо эрийг авч эрсдэл гаргаж ажилласан байна. За тэгээ мэдээж одоо энэ эрсдлийнхаа хүрээнд хэдий яг нүдлөө нь орж явах нүдний болрын гэмтэх эрсдэлтэй тохиолдол үүдээ байсан ч азвуулж энэ хүний нүдний шилэнд одоо зогцсон. Гэхдээ энэ хүн маань бас нэг ажлын хувцас хамгаалах хэрэгслийнхаа төрлийг буруу сонгосон тохиолдол байгаа нь юу вэ гэхээр энэ маань нүүрний бүтэн баг зүүх ёстой байтал зөвхөн нүдний шил зүүсэн одоо энэ одоо нүдний шилэн зогцсон ир маань яаж ийн вэ гэхээр нүднээс нь доошоо хацар амных нь хэсгэлөө зогцсон бол одоо нэлээд одоо эрсдэлтэй тэр үнийг гэмтэж бэртэх тийм эрсдэл байсан байна. За ингээд та бүхэнтэй нэг богино хэмжээний бичлэг үзүүлье.
Саяны бичлэг маань түрүүн өмнөд орцсон нэгэн хүний одоо санамсар болгоомжгүй үйлдэлээс болоод нийтээрээ юм аюул эрсд учрах боломжтой гэсэн байгаа. Тийм болохоор хүн болгон өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж хувц хамгаалах хэрэгслээ зөв боловсон хэрэглэх шаардлагатай. За одоо энэ ажлын хувц хамгаалах хэрэгслийн талаар одоо та бүхэнд орж ийн. Ажлын хувц хамгаалах хэрэгсэл маань дотроо түрүүн мөн адил тусгай одоо ажлын хувцс буюу хортой хэвийн бус нөхцөлд ажиллах хүмүүс зориулсан одоо гадны нөлөөллөөс хамгаалах зорих хувцс байдаг бол энгийн одоо ердийн ажилтад зориулсан ажлын одоо хувцс гэж бас дотроо салдаг байна. За тэгээ ингээ хувцс хамгаалах хэрэгслийг үндсэн компани, үйлдвэруурхай одоо охин компаниуд гэх юм уу байгууллага болгон дотооддоо одоо зохицуултуудыг хийж явдаг байгаа. За одоо энэ ч би та бүхэнд манай бас томоохон уулуурхай хонд үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч компани одоо ажлын хувцс хамгаалах хэрэгслийн журмын одоо журмын талаар одоо товчхондоо мэдээлээ. Тэд нар маань одоо яадаг вэ гэхээр 6 сарын 1-ээс 9 сарын 30-ны өдөр хүртэл одоо зуны хувцсны олголтыг хийгээд ашиглалтыг нь одоо ашигладаг бол өвлийн хувцсыг болохоор 10 сарын 1-ээс дараа жилийн 3 сарын 31-ний өдрийг хүртэл гэж тооцдог байх нэ. За энэ маань эхнийх маань буруу орсон байна шүү. Уучлаарай. 3 сарын 1-ээс 9 сарын 30-ны хүртэл зуны ажлын хувцсны нормт одоо хуваар гэж үздэг бол өвлийн хувцсыг 10 сарын 1-ээс 3 сарын 31-ний тооцдог байх нэ. За тэгээд энэ дээр одоо ямар ажил мэргэжилтнүүд маань хэдэн зэрхэг хувцсыг яаж авах вэ гэсэн зохицуултууд байдаг. Энийг одоо байгууллагын дотоод дүрм журмаар ерөнхийдөө зохицуултуудыг нь хийждэг байгаа. Одоо ажлын хувцсны цамцыг хэдэн жилдийн одоо хүний нөөц нэгтлэн одоо удирдлагын ажилчдад 2 жилдээ нэг удаа олгоё ч гэдэг юм тийм зохицуулт байсан бол одоо машин механизмын оператор, жолооч, гагнуурчид гэх одоо талбар дээр илүү их механик ажилд хийдэг хүмүүстээр бол жил болгоомж гэдэг юм. Тийм байдлаар зохицуултуудыг хийх нь. За төв офс дээр мэдээж одоо илүү их хяналт удирдлагын түвшний менежмент ажил хийдэг ажилчид бол 3 жилд нэгж ажлын ямар хувцс хамгаалах хэрэгсэл олгож байгаагаас шалтгаалаад норм дүрмийг зохицуулж өгдөг байна. За одоо энэ маань ингээд үйлдвэрийнхээ одоо нэрээр Монголын алт компани дээр ингээ гарч исэн загвар стандартуудыг би та бүхэнд харуулж байна. Бид нар маань ингээ хувцснуудынхаа ажлын хувцсны шаардлагыг одоо ингээ тогтоогоод гаргахад өгчдөг байна. За одоо та бүхэн дараагийн сэдв бол үйлдвэрлэлийн осол мэргэжлийн шалтгааллах өвчлөлт гэж байна. За мэргэжлийн шалтгааллах өвчлөлт гэж улмарлах явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөр шалтгаалсан өвчтнийг хэлнэ гэж. Энэ маань юу гэхээр анх хичээлийн өмнө дурддагжсэн хөдөлмөрийн эрүүл ахуй гэсэн ойлголтын хүрээнд буюу ийм физик биологийн одоо хортой нөлөөллөөс үүдэж одоо мэргэжлийн шалтгааллах өвчлөлийг тусах тохиолдлууд их байдаг. Тэрнээс үлсэн өвчнийг хэлнэ гэж байна. За үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилдах хүчин зүйлийн одоо үйлчлэл бүртгэх хэлнэ гэсэн байна. За мэргэжлээс шалтгааллах өвчлөлийг үүсгэдэг хүчин зүйлс маань юу вэ гэж байна. За эдгээр хүчин зүйлс маань юу вэ гэхээр физикийн хүчин зүйл. За физикийн хүчин зүйл дотор маань дөргөн шууган, бичил цагуур, цахилгаан соронзон орон гэх одоо зүйлсүүдээс шалтгаалаад уушиг тоосчих, гуурсан холон архаг өрөвсөл, арсны өрөвсөл зэрэг одоо өвчлөлүүд үүсдэг байна. За химийн хүчин зүйл гэхээр үйлдвэрлэлийн одоо тоос, химийн ямар нэгэн шингэн бодисуудын ууршилтууд бас их байдаг. Энэтэй үүдэлтэй одоо нөгөө туяаны өвчнүүд, үеийн өвчний өвчин
өвчлүүд байдаг бол биологийн хүчин зүйлс гэж. За энэ маань бактери, вирусууд ордог. За саяхан хэдэн жилийн өмнө дэлхийн нийтээр одоо COVID-19 гэж цар тахал гарсан. Энэ маань бол бас биологийн хүчин зүйлдээ ордог. За энэ хүчин зүйлээс үүдэлтэй өвчлөл маань юу вэ гэхээр борчлооз, одоо малын боом, могонцрын гаралтай өвчнүүд ордог бол эргономикийн хүчин зүйл гэдэг. За сүүлийн одоо нэг 10 гаруй жилийн хугацаанд, за нэг сүүлийн 20 жилийн хугацаанд хамгийн их яригдж байгаа сэдв бол одоо эргономик болсон. Өмнө бол тэр болгонд дурддаггүй байсан сэдв байгаа. Энэ маань болохоор биеийн хит ачаалттай ажиллах, ажлын тохиромжгүй байрал буюу одоо нэгэн хэвийн байрлалаар удаан хугацаанд ажиллахаас үүдэлтэй өвчлүүд байдаг. За энэ маань үе мөчний бүтэц алдагдах, судас нарийн бөглөрлийн өвчин болдог. За орчин үеийн одоо мэдээлэл технологийн нэрэн зүүнд болохоор цахим тоног төхөөрөмжтэй харьцах, офисын суугаа ажиллахтай хүмүүстэй холбоотой эргономик хүчин зүйлээс үүдэлтэй өвчлүүд бас маш их гардаг. За одоо харин сүүлийн 10 жилийн хугацаанд одоо дэлхийн нийтээр Монгол орнч бас маш их тохиолж байгаа зүйл маань сэтгэл зүйн хүчин зүйл байгаа. Энэ маань оюун ухааны жаалтай ажиллах, нэгэн хэвийн залхаасан байдал, за тэгээд уур бухимдал, стресс гэх зэрэг юмнууд хагаад байгаа. За энэтэй холбоотой бас механик гэхээс илүү одоо захим технологиос үүдэлтэй өвчлүүд бол маш их гарсан байдаг байна. За үйлдвэрлэлийн осол хурц хордлохын үед одоо ямар арга хэмжээ авдаг вэ гэдэг одоо та бүхний нэг би товчхонд нь гэдэг одоо шахаад хүргэжээ. За энэ маань юу вэ гэхээр за ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, хор уршигыг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авч яана. За одоо энэ зурагдаар харж байгаа нэг хүн маань унаад өндөрөөс унаад гэмтээ бэрчих шиг болж байна. Энэ маань яаж яана гэхээр энэ хүн осолд орсны дараа тухайн хүнийг ажилтныг одоо эрүүл мэндийн байгууллага төргөж өгөх, хангаж ятны тусламж үзүүлэх гэх зардлыг одоо ажил олгогч буюу одоо байгууллага, аж ахуй нэгж байгууллага өөрсдийн зардлаар эхний ээлжинд арга хэмжээ аван. За 24 цагийн дотор гэдэг маань одоо хотоос доор нутагтах үйлдвэр уурхаад одоо ажиллаж байгаа тохиолдолд бол тэр хүнийг 24 цагт нь багтааж одоо Харьяа аймаг сумын одоо эмнэлэгт эрүүл мэндийн байгууллага төрөж өгөх гэсэн үг байгаа. За тэгээд ийм үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд судлан бүрдэх комисс гэж ажилтдаг байгаа. За комиссын бүрэлдэхүүн ер нь аж ахуй нэгж байгууллагын нийт ажилтны тооноос шалтгаалаад сондгоо тоотой 3-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй байдаг байгаа. За тэгэхээр комиссийн маань тухайн одоо осол гарсан газрыг битүүмжилт, ослын зураг авалт бичлэгийг хийх, за осол дурдсан ажилтныг одоо эрүүл мэндийн байгууллагууд хүргэж өгөх, осолтой холбоотой судалгаануудыг хийж, хажууд хамтран ажиллагчдаас ослын одоо талаарх мэдээллүүдийг авах зэрэг байдлаар үйл ажиллагаа явуулна. За тэгээд ингээд нэгдсэн байдлаар мэдээллийг цуглуулсныхаа дараа ослын дүгнэлтийг одоо дотооддоо гаргаад улсын хяналтын байцаагч руу явуулдаг байгаа. За хөдөлмөрийн улсын хяналтын байцаагч руу тухайн дүгнэлтийг явуулснаас хойш хөдөлмөрийн улсын байцаагч яг энэ ослын үндсэн одоо суурь шалтгаан юу вэ гэдгийг бол тодруулдаг байгаа. Тэрнээс комиссын гаргасан дүгнэлт маань 100% одоо тэр ослыг одоо дүгнэж шийдсэн шийдвэр биш. Ерөнхий ослын дүгнэлт шийдвэрийг л ер нь улсын төрийн захиргааны хууль эрх зүйн байгууллагууд маань бол гаргадаг байгаа. За тэгээд улсын хяналтын байцаагч тухайн дүгнэлтийг зөвшөөрсөн тохиолдолд бол за энэ тохиолдлыг бол судалж үзлээ. Энэ одоо дүгнэлт зөв байна гэсэн тохиолдолд судлан бүрдэх комисс буюу аж ахуй нэгж байгууллагын комисс маань тухайн дүгнэлтээ дөрвөн хуваалдана. За нэг нь мэдээж хяналтын улсын хяналтын байцаагчтай, нөгөөх нь нийгмийн даатгалын газар. За нэг хувь нь болохоор ажилтны төлөөлөл буюу ар гэрийнхэн эсвэл ажилтнад өгч болох бол үлдсэн нэг хувийг нь байгууллагын архивт хадгалдаг бахна. За тэгээд тухайн ажилтан өсөлтсөн одоо өсөлтөгч маань тухайн одоо ослын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандаж шийдвэрлэх боломжтой байдаг байгаа. За энэ маань юу вэ гэхээр энэ ослыг би өөрийн буруугаас болсон гэж одоо хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тохиолдолд шүүх цагдаагийн байгууллагт хандах тийм одоо шаардлагатай байдаг байгаа. За ер нь бидний хамгийн гол баримтлах зарчим маань юу вэ гэхээр үйлдвэрлэлийн осол аваардал өртөхгүй байх маань хамгийн чухал асуудал байгаад байгаа. Үйлдвэрлэлийн ослоос үүдэлтэй энэ зурагт харж буй томоохон хэмжээний эд хөрөнгийн буюу одоо мөнгө хөрөнгийн одоо алдагдал үүрдэг. Тэрний оронд эдгээр гарах зардлыг
одоо урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хөдөлмөрийн одоо нөхцөл ажлын байраа илүү аюулгүй болох тал дээр одоо зарцуулсан тохиолдолд эдгээр одоо зардлыг бүрэн гүйцэтгэх хэмнээ дахиж гарч болцсогүй үйлдвэрлэлээс хурц хордлохоос одоо урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болж хувирнаа. За тэгээд үйлдвэрлэлээ бас тооцохгүй бас дөрвөн тохиолдол байдаг. За эдгээр тохиолдол нь ажил олгогчийн шийдвэргээс үндсэн үүрэг ажилласаа өөр ажил гүйцэтгэж байгаа тусалдах тохиолдол. За энэ маань одоо ажил олгогч нь буюу тухайн одоо бригад цехийн дарга нь за энэ хэсэгт ажил гэдэг өглөөний одоо өдөр тутмын зааварчилгааг өгсөн байхад өөр хэлцэнэ гэж өөр бригад дээр очиж ажиллаж гад одоо осолт орол тэрийг тооцохгүй байх нь байна. За мөн ажлын байрандаа сохтууруулах хундаа мансууруулах бодис хэрэгснээс үүдэлтэй одоо гарсан ослоорыг бол тооцохгүй. За ажлын байраа орхиж явсан аюултай ажиллагааны зааварчилгаа авсан боловч хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны гормыг ноцтой зөрчснөөс болж осолдсон тохиолдол гарвал одоо тооцохгүй байна. Энэ маань бас л мөн адил төрөнтэй адилхан өөрийнхөө ажиллах ёстой ажлын байраа орхиж яваад одоо төслийн талбай гэдэг юм уу барилга өгсрэлт бол барилга өгсрэлтийн талбай, уурхай бол уурхайн одоо карьераас талбайгаас гарч яваад өөр газар одоо ословоор өрцөн тохиолдолд тооцохгүй. За гэмтгэрэг үлдэх үедээ өөр юм бидгэмэл учруулсан бол тооцохгүй гэж байгаа. Энэ төрөл дээр болохоор одоо хүний бие санаатай болон санамсаргүй байдлаар одоо гэмтэл учруулах одоо хохирол учруулсан тохиолдолд эдгээрийг бол тооцохгүй гэсэн үг байна. За тэгээд энэ эхний одоо хичээлийнхаа эхний хэсгийг өндөрлөхийн өмнө одоо сүүлчийн үйлдвэрлэлийн осолт холбоотой мэдээлэл та бүхэнтэй хүргэе. Энэ маань юу вэ гэхээр үйлдвэрлэлийн осолт тооцож болох одоо тохиолдлууд байгаад байгаа. За энэ тохиолдлуудыг би та бүхэнтэй ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгье. Эхнийх нь ажилтан ажлын үндсэн ба туслах байр нь эсвэл албан томилд мөн гэрээ хэлцээрийн дагуу гэж байгаа. За энэ маань яаж ажиллаж байна гэхээр захирлын буюу ажил олгогч одоо аль бэлтсэн нэгжийн даргын одоо тушаа шийдвэрийн дагуу өөр хэлтс нэгж дээр очиж ажиллах. За одоо мэдээж томилтоор очиж хөдөөгөөдөө очиж ажиллах. Нэг салбар хооронд одоо явж ажиллаж байгаа тохиолдолд осолт өртсөн бол энэ бол үйлдвэрлэлийн осолт гэж тооцно. За ажлын байраа орхих боломжгүй ажилд үр гүйцэтгэгч гэж байгаа. За энэ маань одоо болохоор харуулах хамгаалтай ажлууд байдаг. За мэдээж одоо нөгөө ээлжээр ажилладаг ажилчдаас гадна одоо нөгөө тусгай цэрэг цагдаагийн байгууллагын хүмүүс маань ажлын байраа орох боломжгүй онц байдлынхан маань одоо боломжгүй байдаг. Тэдгээр хүмүүс маань одоо ажлын байраа орох боломжгүй байжгаад тухайн ажилтай холбоотой ословарт орсон тохиолдолд үйлдвэрлэлийн осолт тооцно. За мөн энэ маань одоо ээлжийн ажилтай ажилтан маань амрах байр буюу кемпт очиод усанд орох амралтын өрөөнд хувцсолох одоо өрөөн дээр осолт өртөмрийн үс тооцдог байна. За үндсэн ажлыг гүйцэтгэхдээ байгаль цаг уур бас нэг гинти аюул засраг идэх хим хорт бодисын нөлөөл түнцлэн хорхоо шавж амтан гэж. За энэ маань яг түрүүнд дурдсан нөгөө биологийн аюулаас үүдэлтэй тусгаарлалтад орох малын одоо бом өвчин гарлаа гэдэг юм уу. За таргуун давхал махал олон төрлийн өвчлөөс болоод одоо хордож осолдох эсвэл одоо нөгөө тусгаарлалтад ороод байх хугацаанд одоо ословор төрсэн тохиолдолд тэрийг бол бас тооцох нь за гоцгалдуур төвчний голомт ажил байхтай гэдэг. За энэ маань одоо нөгөө COVID-19 болон бусад өвчлөлийн үед ажиллаж их үедээ хүний болон мал амтны одоо эрүүл аюулгүй байдлын хангахаар ажиллаж хаад өөрөө хордож осолдсон тохиолдолд бол тооцох нь байна. За тэгээд хөдөлмөрийн тааламжгүй нөхцөл түүхийд материалын бохирлоо шалтгаалсан хурц хордлогыг мэргэжлийн хяналт холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн үйлдвэрлэлийн осол гэж тооцно гэж. За мэдээж одоо хуулийн хяналтын байгууллагууд нь хяналт шалгалтай хийгээд одоо тооцно. За энэ дээр одоо дурдж байгаа эхний тохиолдол дээр илүү дэлгэрүүлж ярихад офисын буюу одоо хот одоо нөгөө хотын төвүүдээр офис дэх ажилдаг одоо ажлын байрууд дээр үйлдвэрлэлийн ослыг зарим тохиолдолд яаж тооцдог вэ гэхээр маршрут буюу одоо ажил гэрийн хооронд явдаг маршрутын мэдээллийг авдаг байгаа. За энэ мэдээлэлтэй холбоотой ямар тээврийн хэрэгслэр хэдийн хугацаанд ямар маршрутаар явж зорчдөг вэ харихтаа тий гэх дэлгэрэнгүй мэдээллийг авч тухайн одоо чиглэлийн нийтийн тээвэр за өөрийн хувийн тээвэрч гэдэг юм уу тийм байдлаар явж байгаа тосолцсон тохиолдолд тэдгээр одоо маршрутын мэдээллийг нь үндэслээд яг тэр маршрутыгаа даваа явсан тогтоогдсон тохиолдолд бол үйлдвэрлэлийн осол гэж тооцдог байна.
За тэгээд ингээд сургалтын маань эхний хэсэгт анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Утгагүй үргэлжлэх дараагийн сургалтын хэсгээр ирхэн уулзъя.